Санааягаас уцааны өдрийн мэндийг хүргье. Манай гэрийн пар байна л та баанд юу ээж нэ юу аадын үгүй мэнэ цах паска юу энэ те бүх юм хааслаа байхад амар баарад биш. Яа за энэ яах вэ? Өнөөдөр манай фрэндсны юм уу гайхамшигтай ч юм уу гоё ч юм уу тийм юм хэлье. За яг юу вэ тэр нэ юу вэ гэхээр манай багш ингээд нуруу углаад оронд нь өөр багш орж агсан тий танд дээр хэлсэн юм уу хэлээгүй юм мэдэхгүй байна ямар ч тийм байгаа. Тэгээд тэр багш ингээд бас энэ сургуульд 20-30 жил ингээ ажилласан гэсэн. Тэгээ бид нар гайхаад биш энэ сургууль хэдэн онд баригдсан гэд би ганцаараа ингээ асуусан байхгүй юу? Энд 1900 л гэжсэн. 1900-ээр 1-9 тэг ингээ 1900 дээ. Ердөө 1900 харин ардын 2 тог ерөөсөө хэлээг байхгүй. Тэгэхээр зүгээр 1970 малын юм уу эсвэл 1990 онд ингээ баригдсан байж магадгүй. Манай тэр сурвалж бас сурвалжсан. Тийм баг ангиас эхлээд тэгээд тэр чи манай 1993 онд төрсөн. Тэгэхээр чин 2000 за мэдгүй юм да би амтч ааваас хэдэн онд баригдсаныг асууя. За тэгсэн чинь манай нөгөө онд нь орж байгаа багш нь ингээд өөр багш орж ирэхээр эсвэл яг тэр багш нь орж ирэхээр ингээд мэдлдэг сайн байна уу та сайн байна уу та сайн байна уу сайн бачкан уу мэдгүй нэ сайн байна уу та гэдэгтэй босоод мэдлдэг дээ. Тэгэхгүй зөө нөгөө бид нар чинь яг босоод мэдлэлтэй ингээд санал нь урагсаа ч юм ингээд хойшиж олддог доо. За тэгээд багш бас өөрөө бас тэрийг мэдэрсэн багш мэддэж байсан мэлээ л дээ. Тэгсэн чинь яг яагаад ингэж байгаа юм бэ гэж багш өөрөө ингэж өөрөө бодцоод босхоор ч хөлөөрөө ингээд нөгөө хөлчин ингэчин байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд доос ингээд болвол ингээд шууд цайс орно шүү дээ. Тэрсэг адилхан юм байна л дээ. За тэгсэн чинь багш ингэж бодоод бидэнд ийм арга зааж өгсөн. За одоо та ингээд бас